Thus, frontier would move farther away. Newly conquered territories would become known as Nova Переводная земли, new territories brought into submission, and their local residents would be termed Ясачное иноземцы, foreigners who pay tribute. Ингээд хязгаар болвол улам тийшээ тэлэх ийм нутаг дэвсгэр бөгөөд шинээр эзлэгдэн орж ирэх энэ нутгийн хүмүүсийг шинээр дагаж орохсод. Харин тэр нутаг шинээр дагаж орох нутагт аж төрөсдгийг нь бол татвар төлж байгаа харъяаллыг гэж тооцоолт нэрлэдэг. Such a concept of frontier as its own separating state-organized society from people with more primitive social organization was also typical of Western Europe. За ийм төрөөс зохион байгуулсан нийтлэгийг ийм эрдний хоцрогдсон зохион байгуулалттай ийм хүмүүсээс заагласан хязгаар гэдэг нэр томъёог бол баруун Европт бас жирийн хэрэглэж байсан. The medieval empire of Europe had their numerous marches defined as a frontier separating Christian settlements from pagan wilderness. Дундад үеийн Европын эзэнт гүрнүүд хязгаар гэдэг нэр томъёогоор өөрсдийн загалмайтны суурьшлуудыг одоо паган буюу зэрлэг талын донгон байгалийн одоо донгох шүтлэгтнүүдээс заагласан гэсэн утгаар хэрэглэж байсан. However, in contrast to Russia, where government officials were appointed to administer to foreign province, task of defending and expanding European march was left to the often powerful and independent nobles with title of Margrave. Markgraf in German and Marquis in the most of rest Europe. Гэхдээ Оростой харьцуулж үзэх юм бол Орос бол шинэ нутаг дэвсгэртнийг захирагч томилдог болвол Европ бол өөрийн тэлэн буй нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд тэнд нь ямар нэгэн хүчтэй бие даасан язгууртныг үлдээдэг. Тэгээд түүнийг нь Маркграф буюу германаар Маркграф, бусд Европт нь Марквиз гэж нэрлэдэг ийм цолоор дууддаг. The concept of frontier as extremity, outer boundary, and limit of civilization is reflected in various geographical names of throughout Europe. Хязгаар гэдэг нэр томъёог соёл иргэншлийн хамгийн гадна талын зах гэсэн утгаар нь бол газар зүйн нэр томъёонд хэд хэдэн удаа Европт хэрэглэгдсэн байдаг. Some survives as the names of countries: Denmark, Marches of Danes, or Ukraine, Age of Periphery. Others as names of province or states: Germany, state of Mark, Brandenburg, with capital of Berlin, and the Spanish province of Extremadura, and former Habsburg Kraini, presently a part of Croatia. In all cases, from the times Roman Empire onward, notion of frontier as on outer limit implied boundaries disdained and expanded. Жишээлбэл ийм хідэн нэр томъёо үлдэж чадварсны жишээ нь бол Денмарк гэдэг бол Данийн марч буюу Дани руу одоо төрж орсон, довтлсон гэсэн утгатай. Украин гэдэг бол хязгаарынхан гэсэн утгатай. Мөн бусад Германы одоо Берлин хоттой Бранденбург марк бол бас улс болсон байна одоо жишээлбэл. Тэгээ бүх тохиолдолд бол Ромын эзэнт гүрний цаг үеэс энэхүү хил хязгаарын хамгийн гадна талын хязгаар бол ийм нэр томъёо нь Ромын эзэнт гүрний үеэс эхэлж хэрэглэгдэж байгаа. The idea of limited natural frontiers was one of the justification for expansionist policies of states of Eastern Europe in 15th and 16th centuries. France claimed that it was manifest destiny to have border along Rhine River. Spain made similar claims about Pyrenees region, and concept of natural frontiers suited the purpose of Christian monarchs of Christian Europe, where territorial conflicts and disputes had been among Christian states. When theology was injected into politics and one Christian state was seen as infidel by another,
some of bloodiest war in the history of pre-modern Europe took place. Газар зүйн хил хязгаар, байгалийн тогтцын хязгаар гэдэг ойлголт бол бүх баруун Европын бүх тэлэн томрох гэсэн бодлоготнуудын хэрэгсэл болсоор 15-16 дугаар зууныг өнгөрөөсөн. Жишээлбэл Франц өөрийнхөө зарлан тунхагласан зүгчиг гэдгээтэй Райн мөрнийг оруулан тооцож хилцгаар гэж нэрлэж байсан. Харин Испани бол Пирени хязгаарыг бол өөрийнхөө эзлэн авах нутаг дэвсгэр гэж зарлаж байсан. Ингээд байгалийн бэрхшээ тогтцод суурилсан хил хязгаар гэдэг нь ойлголт хожим нь ойлголтын тухай Европын загалмай шинтэн хаадын бодол санааг хожим нь олон загалмай шинтэн улсуудын хооронд зөрчил дэмжлэгийг бий болгосон. Тэгээд мөн шашны үйл санаа үүнд нэмэгдэж орсноор нэг загалмайн улс нөгөө загалмайн улсаа буруу номтон гэж үзэх болсон. Тэгээд үүнээс нь шалтгаалсан орчин үеийн өмнөх бүх цусд дайнууд бол ийм бодол санаан дээр тулгуурлаас болж бий болсон. In early modern Russia, notions of natural law, natural frontier, and residence based on naturalization simply didn't exist. Орчин үеийн ихэнх үед Оросд бол ийм байгалийн тогтц, байгалийн хууль, байгалийн хил болоод суурьшилтээр үндэслэн байгалийн тогтцоор тулгуурласан суурьшил гэх юм уу ийм ойлголт бол байхгүй байсан. Russia had been embodied its own sense of manifest destiny since the late 15th century, and its ideology of expansion was fundamentally shaped by its encounter with various pagan and Muslim people in the south and east. Оросын өөрийн тунхагласан чиглэл бол 15 дугаар зууны сүүл үеэр түүнтэй тулгарч байгаа олон янзын онго шүтлэгтэй эсвэл исламын шашинтай хүмүүс зүүн болоод зүүн өмнөх хил дээрх хүмүүсээс нь шалтгаалсан. The Moscow's military and political interest could no longer be separated from the ideology and ideological rhetoric of expansion. Тэм учраас Москвагийн цэргийн болоод улс төрийн сонирхол бол түүний улс тэлэлтийн тухай улс төрийн болоод оюун санааны номлолоос нь бол ялгшгүй тийм зүйл. It was only in 19th century that the foremost historian of Russia, Solovyev, used the concept of natural frontiers in belated and anachronistic attempt to justify expansion of Russian state, claiming that nature itself indicated the outmost of broad borders of state were to be. Ингээ 19-р зууны ихэнх үед Оросын түүхч Соловьев байгалийн хязгаар хэмээх ойлголтыг хөгжүүлсэн. Түүнийхээр бол байгаль өөрөө хаан ямар улс үндэстэн оршиж юу эзэлж доршин тогтоодог гэж ойлгож байна. In 1380, Moscow's territory was largely bounded by Oka River. In early 16th century, Moscow considered Ryazan and Putil to be on the edge of its southern frontier. But in 1521, Vasily III claimed Moscovite frontier, Kosodarevic, Ukraine, to be farther south along Don tributaries of Hopper and Medveditsa River. 1480 онд Москва өөрийн нутаг дэвсгэрийн өмнөд хил хязгаарнуудыг Ока голоор тооцож исэн.
Харин 16 дугаар зууны ихэнх үе болж ирэхэд Москва бол рязан болоод пүтивлийг өөрийнхөө өмнөд хилийн хамгийн цаад захын хязгаар гэж ойлгож байсан. Гэтэл 1521 онд 3 дугаар Василий ван Москвагийн хил бол хязгаар хамгийн өмнөд хязгаар бол дооны албатууд тэрэн дотроо хопер болоод медведи цаг гол гэж баугатай гол гэж тооцож байсан. Starting in the late 16th century, Moscow began building Zaseka, a series of fortifications forming a single defense line intended to prevent nomadic raids against Moscow towns and villages. 16 дугаар зуун гарахтаа зэрэгцсэн Москва Засека хэмээх хилхээ эхлэлтүүдийг бий болгосон. Энэ бол түүний хил рүү Москвагийн хилийн хот тосгонууд руу довтолж байгаа нүүдэлчдийн довтлохооныг зогсоох зорилготой ийм хамгаалтын шугам. In time, such fortification lines were expanded and moved farther south and marking boundary of Moscow and becoming most effective tool of Russian colonization. Ингээд цаг хугацаа үргэлжлэхийн хэрээр ийм хүү бэхлэлтийн шугам бол улам өмнө зүгт нүүдэлж Москвагийн хил хязгаарыг улам тэлж эхэлснээрээ Оросын илэрхийлэх бодлогот хамгийн үр дүнтэй хэрэгсэл болж хувирсан.